зуны хувцас захиалсан. Тэгээд энэ маань ирсэн байна. Тэгээд хамтаа задлцгаая. Би бас шинээс хэдийн юм захиалсан тэрийг бас хамтан задлаад харуулъя. За хэлцгээе юм байна. Би анх удаа тийм угаас ингэж хувцас авч үзэж байна. Тэгээд би өмнө нэг юм захиалж исэн санагдаад ахын. Гэтэ надад юу ч таалагдаагүй. Тэгээд би буцаацсан. Тэгсэн юм шиг санагдаад ахын. Санахгүй юм. Би шинээс бол юм авч ийсэн. Одоо 100 зам чинь бахан палаж тийм 100-ны тийм хувцас захиалсан. Good. Тавьчих. Энд чинь нэг хэдийн байгаа. Энэс хэлээ. Би яг юу авснаа санахгүй юм. Ой, манай гэрээ хүүтэн болохоор дараад. Тэгээ эхнийхэн энэ гэхдээ энийг яад юм бол гэдэг. Энэ гэхдээ надад амар томдоод ах юм энэ доотлороо. Ийм ба. Энэ хамгийн жижиг арц маань би XS өмсдөг. Энэ бол XS авахгүй гэсэн чинь ийм том байх юм. Томдоод би угаасаа амар тураад байгаа. Танаас миний жинийг сонсвол бүр шоконд орох. Энэ гэхдээ уг нь бол хөөх юм. Ингэж ч болох юм байна. Энэ бол бүр амар хөөх юм байна. Одоо таалагч чинь бас дээрэс нь гоё материалтай. Хөөх юм тун өмсгөд бол гоё юм байна. Яг хуу арсмарын солиг гэхээр энэ хамгийн жижиг нь болохоор ингээд ойчвол зүгээр л юм те. Тэрвэл энд 10-аас 10-ыг өгмөр наач том болохоор 10-аас 8.5. За дараачихын ийм артлан гоё ингээд энд надад амар таалагч чинь бүр юм байна 100 бас тий. Энд бол 10-аас 9-ийг доотлол нь жоохон таалагдахгүй надад бол ингээд юу яадах юм. Харагдаад ах юм хөл харагдахгүйс бол гоё юм байна. Тэг юм байна. Өнгө нь бас таалагдчихээн хараалахаар 100 би юу надад цагаан юм өмсдөг ахгүй. Тэгээ одоо хар өнгө илүү хар улаан ягаа илүү таалагдаад та. Тий би дахиад энэ өөр өнгөний авсан тэр нь цагаан өнгөтэй. Тэрийг асаарлаа. Би цагааны хальт харуулчих. Энэ бүр хамаг юм гарч ийн. Ингэж барихгүй л бол уг нь бол аим хөөрхөн таалагдж байна. Гэхдээ энийг буцаана. Яаж юм те явах вэ? Next. За энэ бол хөөрх юм байна. Данч хитрхи цумаач юм уу үгүй юу? Тэгээ хууршт юм аа. Өсгөд хөлтөн дээр өмсөл гоё юм байна. Хорин дээр өмсөл гоё ч юм уу. За цагаан юу лээ? Хорин дээр цагаан өмсөхгүй. Энэ гоё юм. Уг нь буцаамааргүй л энэ. Тэгтээ юунд өмсөх юм болоо? Хурцаа аваад ээлтэнд явахтаа өмсөж болох юм байна. Та нар юу гэж бодож байна? Буцаах үрдэх үү? Надад амар таалагдж байна. Энэ бол 10-аас 100. За энэ одоо юпг ахгүй юу? Юм урт юпг юм байна. Тэг надад энэ юусаа таалагдахгүй. Зурган дээр илүү гоё харагдсан ахгүй юу? Тэгсэн чинь тэнийг харагдаад байна. Энэ гэхдээ энэтэй амар цогцоод тахаа. Энэ бас надад амар томдоод байна. Энэ XS штэ хамгийн жижиг нь. Энийг бол буцаалаа. За одоо ийм хөөрхөн шорт 100 өмсгөл гоё юм байна. Гоё харагдчихээн. Энэ бол амар таалагдж байна. Хөөрхөн тийм шорт тэгсний юп шиг харагдаад байна. Би ер нь ийм шорт юп өмсөхөөс амар хичдэг болсон. Яг бол би яг гоён дээр шивэстэй. Тэгээд амар хичдэг болсон байлээ. Хөгшлөө дам яагаад. Гэтэ ингээд болвол ингээд урт юм өмсдөг ахгүй. Нэг бол өмнөд нэг бол урт палаж урт юп ч юм уу те. Өмнө нь би бол хамаагүй явдаг гэсэн. Гэтэ ингээд баян урт юм өмсөж яваад ахаас ядаргаатай санагдаад. Тэгээд би удахгүй шивээс авахулна гэж бодож байгаа. Тэгээ нэг авахулах бүтлөө би тэгэл ингээл явж ийн да. Тийм л хөөрхөн байна. Гэтэ ингээд амгүй харагдчихас тэ цэвэр харагдчихас тэ тэгээд ингэсэн чинь баян. Би
би яг юу бодоод ийм шивс хийлгэснээр юусоо ойлгохгүй байна. Би нэг хэдтэй байхдаа 20 хэдтэй байхдаа л хийлгэжсэн. Гэхдээ би одоо амар харамсаж байна. Тэгээ одоо явахт. Жаад одоо угаасаа лейзер хийлгэн. Тэгэл ингээл байж ин да. Шивс бол гоё л доо би. Би нурууныхаа шивсэнд амар дуртай. Тэгээд миний энэ жагаа шивсэндээ дуртай. Гэхдээ гойны шивс. Тэгээд октоуда та шивс хийлгэх юм бол те нэг хэдэн сар биш бүр жилээрээ бодоо. 1 жил ч юм 2 жил ч юм 3 жил юм уу те. Сайн бод. Тэгвэл над чи ингэж харамсан шүү. Энэ ихтэй амар хөөрхөн байна. 10-аас 10 даачихын юм зүгээр л цамц. Хөөрхөн юм чинь юм сарнаатай юм байна. Гоё жэсүн дээр өмсөл гоё ярагдах юм байна. Энэ гоё цэвэрхэнтэй гоё ярагдчихэв. Тэгээ энэ жоохон цөм ач юм. Энэ нэг авчвал те. Энэ гэхдээ энэ чинь яасан бол илүү гоё харагдах юм байна. Тэгээ бас гоё юм. Нэг 10-аас 8. Бас материал нь гоё. Зөвлөн таалагдчихэв бас байж г. Дараагийн зүгээр юм мак юм уу? Гэтэ хөөрхөн бас цэвэрхэн харагдчих. Одоо энэ амар таалагдаад авсан. Энийг 10-аас 9. За next ийм зуны өмд энэ онцлог өмд биш шүү. Гадуур мадуур өмсөхөд тий. Энийг бас өсгийтэй гуталтай өмсвөл гоё харагдах. Тэг материал нь амар гоё зөөлх юм. Тэгээ надад энэ бол таалагдчихэв. Энийг бол 10-аас 10-ыг дээрс нь ягаан өнгөтэй болохоор бүр хөөрхөө. За одоо ийм юу ахгүй юм шорт. Би тэгээд ийм уртыг авсан. Яагаад гэвэл шивээсээ нуух гээд. Тийм. Тэгээд энэ бол гоё юм байна. Гоё зөөлхөн. Энэ тэгээд хөөрхөн хамгийн хөөрхөн энэ чинь ингээд ийм крематай. Тэгээ уцаар энэ чинь хийчин. Утасгүйрээ ингээд ийм яавар. Гоё юм те. Энэ бол таалагдчихэв. Хөөрхий. Яг бол би байнга 100 өмсөх ахаа итгш явах. Энд бол 10-аас 10. За дараагийн юм юу? Би энийг харчаад надад өнгөн таалагдсан. Гоё baby pink mermaid шиг харагдаж. За одоо энэ сүүлийнх нь ийм хоёр хос. Одоо ийм ингээд нуруу гарсан юм амар гоё таалагддаг. Би бас нурууныхаа шивээсэнд амар дуртай. Яг гоё харагддаг. Юу нас хөөрх юм байна. Би ийм өгнөхөн юбг аваг амар удчихээн. Бараг хэдэн жил болсон баг. Гэхдээ надад бүр амар гоё харагдаа тэгээ авцсан. Энэ бол 10-аас 100. Хөөрхөн байна, гоё цэвэрхэн харагдчихээн. Тэгээ юбг нь жоохон том юм байна. Энэ бас XS. Энэ дээдлийнхэн гоё Jason дээр өмсөл гоё харагдсан. Энэ хаа ингээ явах дуграад ах юм. За хөөрхөн байлаа. Надад ихэнхэн таалагдлаа. Гэхдээ би тэр юбг тэгээд нэг 2 хос буцаах юм байна. Тэгээ бусдыг нь бол авна. Гоё 100 мөн өмсөд гоё харагдах юм байна. Тэгээд материал нь бас гоё юм аа дажгүй байна. Тийм гоё юм надад таалагдлаа. Тэгээд ерөөсөө ийм гоё юм гэж бодоогүй. Тэгтээ шоконд орсон гэх юм уу? За ингээ болчлоо. Имжлэг таалагдсан ба лайк дараад тийм бичээд үлдээгээрэй. Тэгээд намайг subscribe хийгээрэй. Тийм бичлэг үзсэн маш их баярлалаа. Тэгээд даачийн бичлэгнээр уулзъя.